дарга нартай тэгтээ аж үйлдвэргүй улс хөгждөггүй гэж хүмүүс яриад байдаг. Энэ танхимд бол их олон дарга нар харагдаж байна. Гэхдээ бид банкны орооны дарга өнөөдрийн хурал нэг ийм оршуулга хийж байгаа юм шиг ийм гонигтай ямар ч тэмүүлэлгүй энэ нэг Монгол улсыг хөгжүүлээ 2026 онд нэг шин зүйл хийчихье гэдэг ийм бодол санаа байхгүй байгаа юм шиг харагдаж байна. Та бүхнийг бол буруудах байгаа юм биш. Манай эрхлэх асуудал биш. Өөр яамны асуудал. Би мэдэхгүй байна. Сайд байхгүй байна. Гэт хаана ингээд хэдүүлээ нэг ажилдаа эзэн боломбор байна. Хууль тогтоох байгууллага нь хууль тогтоох байгууллага шиг. Гүйцэтгэх байгууллага нь ингээд гүйцэтгэх байгууллага шиг. Ингээ ажилдаа эзэн болохгүй бол энэ улс орон чинь хөгжиж дэвших битгий хэл хөгжлөөс хоцроод байна. Тэгээ би нэг хоёр санал хэлье гэж бодож байна. Асуултыг бол болиё. Та бүхэн төсвийг оруулж ирэхдээ бүтээмж нэмэгдүүлж байгаа энэ газараа төсвийг ахиухан тавьж илүү их бүтээмжтэй байх энэ зарчмыг л бариасаа гэж бодож байна. Тухайлах юм бол яг одоо шаардлага байхгүй сум болгон руу авцам тавьж яхаар энэ Улаанбаатараас замын үд хооронд хос замыг тавьж болдоггүй мүү? Ингэх юм бол бараа үйлчилгээний чинь үн тариф тодорхой хэмжээгээр буурна шүү дээ. Шууд ингээд засгийн газар хос зам гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд заавал ингээд галт тэрэгний очир дараалалд бизнес эрхлэгчид ачаа бараагаа хүлээх биш. Ингээд автоврын тракийг явуулдаг ийм систем рүү Монгол улс нэвтэрч болохгүй мүү? Цаашдаа Европ, Азийг холбосон тээврийн логистик хийх чиглэлээр ийм амбиц байхгүй мүү? Сум руу баг руу зам тавих нь чухал юм уу? 2 ТV-г 3 ТV-г холбосон энэ холболтоос мөнгө усгадаг байх нь чухал биш юм уу? Араа нэг өөрөөр хандаачаа гэж бодож байна. Тэгээ энэ баялагын сангийн асуудлыг нэг хэсэг нь авч өрөх гэж байгаа юм шиг, нэг хэсэг нь хадгалах гэж байгаа юм шиг яриад байх юм. Баялагын сангийн өгөөжийг тухайн жил юунд зарцуулах вэ гэдгийг баялагын сангийн удирдах зөвлөл улсын хурл бол ярилцдаг байх хэрэгтэй. Тэр ирээдүйн өв сангийн үндсэн хөрөнгөнд бол гар хүрж болохгүй. Өгөөж энэ жил хэд байгаа? Өмнөх жилийнхээс яаж давсан? Энэ өгөөжөө яах вэ гэдгээ улс орон бол шийдэл явдаг штэ. Тэр өгөөж дээрээ л ярьдаг. Энэ хөрөнгө хөгжлийн сангаа амилуулъя л да. Улсын төсвийн мөнгө хаана хүрэхгүй байна гэдэг. Хөгжлийн сангаар энэ том бүтээн байгуулалтаа явуулъя л да. 4% өгөөжтэй баялагын сан тэгээ өндөр хүүтэй зээл авж штэ. Эдийн засгийн тооцооллоо ч гэсэн харьцуулаад хийчмээр байх.